Digital transformation буюу дижитал шилжилтийн үр дүнд маш олон хүний цаг хэмнэгдэж, маш олон төрийн байгууллагуудын цаас хэмнэгдэж, ер нь бол бүтээмжийн шилжилт хийгдэж, үр дүнг нэмэгдүүлэхэд бол маш их ач холбогдолтой байгааг бүгдээрээ харж байгаа. Үүний нөгөө тал нь бол хүний нөөцийн шилжилт буюу HR transformation юм. HR transformation буюу хүний нөөцийн шилжилт гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгийг би хэдхэн товч сэдвийн хүрээнд та бүхэнд тайлбарлая л да. Хамгийн түрүүнд бид хүний хөгжлийн индексээр жишээлх юм бол манай Монгол улс 1 онооноос 0.7-оос дээш оноо авч ирсэн. Энэ нь бол харьцангуй боломжийн дунджаас дээгүүр үнэлгээтэй байна гэж бид бол үздэг. Гэтэл хүний хөгжлийн индексээс гадна хүний капиталын индекс гэдэг үзүүлэлтийг хэмжиж ирсэн байна. Гэтэл энэ үзүүлэлтээрээ бид 1 оноо авахаас тэг 100-ны 36 оноо авч ирсэн. Энэ нь мэдээжийн эрэг бид дунджаас доогуур үнэлгээтэй байгааг, энд ямар нэгэн асуудал байгааг харж болж байгаа. Энэ хоёр индексийн ялгааг товчхон тайлбарлая. Хүний хөгжлийн индекс нь харьцангуй удаан хугацаанд дэлхийд даяар улсуудад ерөнхийдөө иргэдтэй боловсрал эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх, суурь нөхцлүүдийг нь хангаж өгж өгнө гэдгийг хэмжиж ирсэн үзүүлэлт байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэлээд уламжлалт аль хэдийн ихэнх улс орнуудад үзүүлээд тодорхой хэмжээгээр иргэдтэй үйлчлээд тогтцсон тэр системийн үнэлгээг бид нар энэ хүний хөгжлийн индексээр харах боломжтой. За тэгвэл хүний капиталын индексээ бодоод үзэх юм бол ингэж их хөдөлмөр зарцуулаад, ингэж их хөрөнгө оруулаад бэлдсэн хүн маань нийгмийн нэгж иргэн маань эргээд өөрийнхөө амьдралыг илүү сайн сайхан авч явах, нөгөө талаас ажиллаж байгаа байгууллагада үр дүн, үр ашгийг бий болгох, нийгэмдээ эдийн засгийн үр өгөөжийг бий болгож, хөгжлийн үн цэнийг хэр бий болгож өгч чадж байна гэдгийг энэ хүн капиталын индекс харуулж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг нэг нь болвол тэг 37, нөгөөх нь болохоор тэг 74 орчим те. Энэ үзүүлэлтүүдийн ялгаа нь юунд байгаа юм бэ гэдгийг бид нар харлаа. Эндээс бид нар эргээд ерөөсөө хүмүүсийнхаа суурь нөхцөл хэрэгцээг нь хангаж гинүү гэдэг энэ хүний хөгжлийн индексээ барихаас гадна магадгүй тэрнээс илүүтэйгээр энэ бий болгож ирж байгаа, хөрөнгө оруулж байгаа иргэд маань өөрсдийнхөө амьдрал болон ерөн төвшөндөө нийгмийнхаа эдийн засагт, нийгмийнхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлдэг энэ human capital index гэдэгтээ бид нар анхаарал хандуулах цаг болжээ. Энэ шилжилтийг хийх болжээ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байгаа. Жишээлх юм бол хит хитэн нийгмийн бүлэг дээр та бүхэнд одоо бид нар хүний хөгжлийн индексийнхаар нь уг нь бол үзүүлэлтээрээ хөрөнгө оруулалт хийх ёстой хөрөнгө оруулалтыг нь төрөөс хөлөөсөө өрийнхаа хүрээнд хийчээд байдаг. Гэтэл яг одоо саяны хэлж байгаачлан хэр бүтээмжтэй иргэн болсон бэ гэдгийг нь үнэлдэг хүний капиталын индексээрээ яг асуудал бий болоод байгаа юм бэ гэдгийг харуулъя л да. За одоо жишээлх юм бол 15-аас 29 насны залуучуудын бүлэг болвол нийт манай Монгол улсад байгаа ажлын хүчний 50-аас дээш хувийг эзэлж байна. Гэтэл энэ бүлгийн маань дунд ажилгүйдлийн түвшин эсвэл NEET буюу NEET гэж нэрлэдэг байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Not an Education, Employment or Training буюу ямар нэгэн байдлаар ихтэйд боловсролын сургуульд сураагүй, эсвэл ямар нэгэн байдлаар сургалтын үйл ажиллагаанд хамрагдаагүй, үндсэндээ ажилгүй байгаа. Тэр иргэдийг нь өөрсдийгөө хөгжүүлэх ямар нэгэн арга хэмжээ хийгээгүй, арга хэмжээнд оролцоогүй тэр залуучуудын бүлгийг нэрлэж байгаа. Энэ нийт түвшин маань 20% байгаа нь бол олон улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр монголчууд залуучуудын орон маш их потенциалтай боловч энэ 15-аас 29 насны хамгийн их бүтээмжийг бий болгох болцоотой насныхан маань хангалттай эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг бий болгож чадахгүй байна гэсэн үг. Нөгөө талдаа бид харьцангуй зарим улстай харьцуулах юм бол одоо гендерийн эрхтгч байдлаараа болвол үзүүлэлт сайн, үзүүлэлт маань бол илүү сайжраад явж байгаа тийм улс орон. Гэтэл тодорхой хэмжээгээр одоо манай олон нийт маань одоо малчид хүртэл илүү охтуудыгаа боловсралтай болгочихё гэдэг байдлаар эмэгтэйчүүдтэй маш их хэмжээний боловсролын хөрөнгө оруулалт хийдэг нөгөө талаасаа ажиллах эрхийг нь бол харьцангуй хангаж эрхтгч байдлаар хангах дээр бол их анхаарал хандуулж ирсэн. Гэтэл ингэж их хөрөнгө оруулалт оруулаад тодорхой хэмжээгээр кэрлээд бий болгосон нийгмийн бүлгийнхаа хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нь хангалттай байлгаж чадахгүй дөнгөж 55% дээр гацчихад байгаа. Энэ нь мэдээжийн эрэг зөндөө олон нийгмийн дэд бүтцийн хүүхдүүдээ
санаа зовлтгүйгээр те цэцэрлэгт нь явуулаад өөрсдөө хөдөлмөр эрхлэх ч юм уу. Эсвэл бол хүүхдүүдээ сургуульд нь явуулчаа заавал одоо хүүхдүүдээ сургуулиас нь авах зөөх гэх мэтчлэнгийн энэ ахуй асуудлуудаа санаа зовхгүйгээр өөрийнхөө хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах гэдэг юм уу. Энэ суурь асуудлууд маань хангалттай шийдэгдээгүйгээс болж ийн. Нөгөө талаасаа бас эмэгтэйчүүдийн маань тодорхой хэмжээгээр энэ хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнцид нэг талаасаа нөгөө талаасаа хотчлт их явагдсан энэ олон нөхцөл байдалд бол яг л уламжлалтаараа өглөө бангадгүй 9-оос ахуулаад оройн 5 цаг хүртэлтэй бүтэн 8 цаг офис суугаад ажиллах тэр боломж нь ялангуяа бага насны хүүхдтэй юм уу ер нь эмэгтэйчүүдийн хувьд те харьцангуй бас хязгаарлагдмал байдаг гэдгийг бид нар ойлгох цаг болжээ гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр бид одоо саяны хоёр жишээн дээр харахад те залуучууд болон эмэгтэйчүүдийн бүлэгт маань тулгараад байгаа нийгмийн идэх оролцоо тэр дундаа хөдөлмөрийн зах зээл дэх идэх оролцоог нь нэмэгдүүлэхдээ ингээд суурь шалтгаануудыг нь хараад үзэх юм бол мэдээж тодорхой хэмжээгээр төр засгийн бодлоготой холбоотой асуудал байхаас гадна ер нь олон улсын ажлын байрны шилжилт хөдөлгөөн тий нөгөө талдаа дижитал шилжилтээр бий болгож ирж байгаа энэ боломжуудыг илүү сайн танин мэдээд хүний нөөцийн шилжилтийн стратеги гаргаад зөвөр энэ хүний нөөцийн шилжилтийг удирдан зохион байгуулах хэрэгтэй шаардлага байна гэдгийг харуулж байгаа юм тий. За хэрвээ хүний нөөцийн шилжилтийн стратеги бодлогоо бид зөв боловсруулад тодорхой хэмжээгээр төсөл хөтөлбөрүүдийг бол илүү уялдааг нь хангаад ажиллаж чадах юм бол ямар үр дүнд хүрч чадах вэ? Ямар үр дүнд хүрч чадах вэ гэхлээр нэгдүгээрт мэдээж хэрэг бид хамгийн том хүч болсон залуучууд те тэр дундаа 15-аас 29 насны залуучууд гэж ярьж байгаа. Үүн дундаасаа мэдээж хэрэг яг насанд хүрсэн те 18-аас дээш насныхныгаа 18-аас 29 цаашаа 35 насныхныхаа те ажлын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нь нэмэгдүүлэх. Нөгөө талдаа түрүүний хэлсэнчлэн маш өндөр боловсралтай тодорхой хэмжээгээр одоо яг л тэгш одоо ирэх хүртээмжийнхаа хүрээнд бол бэлтгэгдсэн байгаа хөдөлмөрийн зах зээлд оролцоход бэлэн боловч суурь одоо тодорхой шалтгаануудын улмаас оролцож чадахгүй байгаа эмэгтэйчүүдийн оролцоо. Энэ хоёр том бүлгийн оролцоог нэмэгдүүлээл авах юм бол жишээ нь мэдээж хэрэг айл өргөт ийм төвшөнд гэхтэл нэг нь ажил хийх, хоёулаа ажил хийх гэхэд өрхийн орлого амжиргаанд яаж нөлөөлдөг вүлээ те өөрсдөө бас мэдэж сурснараа эргээд хүүхдүүдтэй өөрсдийнхөө хөгжилд яаж хөв нэмэр оруулах чадах вэ? Тэгээ энэ олон тодорхой хэмжээгээр итэх оролцоо нэмэгдсэн өөрсдийнх нь орлогын түвшин нэмэгдсэн өрхүүд нийлээд те community тэгээ цаашаа ер нь бол хот бүс улсын хэмжээнд бид нар иргэдийнхаа оролцоог нэмэгдүүлээд ирэхээр иргэн илүү эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломж нь нэмэгдээд эргээд цаашаа одоо салбарынхаа хэмжээнд өсч хөгжих гэх мэтчлэнгийн одоо нөгөө эффектүүд те илүү нэмэгдээд явах юм жижиг зүйлээс ч гэсэндээ өөрчлөлтөөс эхлүүлээд том зүйлийн өөрчлөлтөнд хөтлөх тэр эффектийг бид нар хүлгэх боломжтой болох юм. За бид тэгвэл потенциал нь байгаад байгаа мөртлөө бүрэн ашиглаж чадахгүй байгаа, бүрэн оролцуулж чадахгүй байгаа энэ бүлгүүдээ те нийгмийн бүлгүүдээ яаж илүү хөдөлмөрийн зах зээлийнх нь оролцоог идэвхжүүлэх вэ гэдэг дээр ярьсан. За тэгвэл яагаад оролцуулах ёстой вэ гэдгийг ярьсан бол яаж гэдэг дээр олон улсын туршлагаас жишээлх юм бол харахад илүү мэдлэг тодорхой хэмжээний академик те мэдлэгээс илүү яг практик ур чадварыг нь хөгжүүлэх дээр нь богино хугацааны хөтөлбөрүүд, шинэлэг сургалтууд, шинэлэг арга техник ашигласан хурдан хугацаанд үр дүнгийн өгөөд те хурдан хугацаанд ур чадвараа шинээр эзэмшээд явах үст тийм одоо скиллүүдийг бий болгодог. Сингапурын засгийн газраас жишээлх юм бол skills feature ч юм уу те. За Солонгосын засгийн газраас илүү дижитал ур чадварыг иргэдийнхаа дунд бий болгох, нөгөө талаараа төрийн албан хаагч дундаа ч гэсэндээ дижитал ур чадварыг нь сайжруулах ийм цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээ явж байгаа. За энэ болгон дээр тодорхой хэмжээгээр ажил хийгдээд явж гин илүү уялдааг нь хангах шаардлагатай байна. Илүү яг одоо хаана нь ямар ур чадвар дутагдаад байгаа юм бэ гэдэг дээр нотлохоон суурилсан, датанд суурилсан байдлаар шийдвэр гаргалтыг хийх хэрэгцээ байна. Жишээлбэл манай Монгол улсад тодорхой хэмжээгээр ерөнхий одоо юу гэдгийг нийгмийн шинжилгээ ухааны гэдэг ч юм уу те мэдлэгтэй ур чадвартай мэрэгчлүүд хэрэгтэй бол хэрэгтэй. Гэхдээ тэднээс илүү магадгүй яг одоогийн нөхцөл байдалд бол бидэнд дутагдаад байгаа дэд бүтцийн маш олон одоо асуудлуудыг шийдэхэд янз бүрийн ур чадвартай инженерүүд техникийн ажлууд хэрэгтэй байна гэж яриад байдаг. Гэтэл яг ямар чиглэлийн ур чадвартай инженерийн яг ямар техникийн
мэдлэгтэй, ур чадвартай, талантын гэдэг дээр жишээлх юм бол яг тодорхой бид нар үр дүн рүү чиглээд судалгаагаа гаргаад хүний нөөцийнхөө төлөвлөгөөг нь гаргаад шилжилтээ хийх шаардлагатай байгаа. За нэг жишээ авъя л да. Жишээлх юм бол бид ногоон шилжилт хийх хэрэгтэй байна, тийм мэдээж хэрэг илүү ногоон хөгжлийг дэмжих хэрэгтэй байна. Илүү тогтвортой хөгжих хэрэгтэй байна гэж ярьдаг. За тэгэх юм бол энэ дунд бид нар магадгүй ногоон шилжилт гэдэг ирэхлээр ногоон ажлын байрууд хэрэгтэй, тийм ногоон ажлын байрны шилжилт хэрэгтэй. Тэр ногоон ажлын байранд нь хідэн жишээлх юм бол мэрэгчлэн ямар хүний нөөц шаардлагатай бай гэдгийгээ бид нар илүү томьёосныхаа үр дүн дээр за ногоон ажлын байр гэдгээ яг юу хэлээд байгаа тийм магадгүй сэргээгдэх эрчим хүчний тэдэн мэрэгчлэн сэргээгдэх эрчим хүч дотроо жишээ нь бид нар илүү цэвэр технологиг ашигладаг нарны эрчим хүчийг усны эрчим хүчийг ашиглаад эрчим хүч боловсруулдаг тэр үйлдвэрүүдэд нь гэдэг юм уу тэр шийдлүүдийг нь нэвтрүүлэхэд нь инженер техникийн ажилтнууд маань тэт хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр мэдээж хэрэг бид яг дотооддоо бэлтгэж байгаа хүний нөөц маань те хэдэн хувь нь нийгмийн шин чанартай илүү удирдах, зохион байгуулах, гэрээ хилцэл хийх гэдэг юм уу ур чадваруудыг эзэмшээд мэдлэгийг эзэмшээд байна. Хэдэн хувь нь яг бидний чадвартай байгаа эрчим хүчний реформоос ахуулаад сэргээгдэх эрчим хүч нөгөө талаасаа илүү хүртээмжтэй энэ дэд бүтэц барилгын стандарт нормд нь шаардлагатай байгаа бүтээн байгуулалтуудыг хийх инженер техникийн ажилтнууд гэж ярьж байгаа хэрэгтэй байгаа юм бэ гэдэг дээр илүү наривчилсан дата судалгаа тоо мэдээ хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ нь нэг нь нөгөөгөө өгөөсөх гэхээсээ илүү яаж илүү зөв хамтын ажиллагааг бий болгох юм бэ? Нэг талаараа бол жишээлх юм бол инженер техникийн ажилтнууд хэрэгтэй боловч зөвхөн инженер техникийн ажилтнууд байснараа дэд бүтцийн төслүүд явах боломжгүй байдаг. Яагаад тэгэхээр тэр ямар нэгэн дэд бүтцийн төслийг гэдэг юм уу энэ төслийн менежментийг хийн гэдэг маань өөрөө тусдаа менежментийн арга ухаан менежментийн сэтгэлгээ, менежментийн сэтгэл зүйг шаардж байдаг. Энэ талаар жишээлх юм бол манай томоохон хувийн хвшлийн захирлуудын төлөөлөл болсон ууган ганцаараа захирлч гэсэн менежментийн психолог менежментийн сэтгэл зүй гэдэг бүр ном гаргасан байдаг. Яагаад гэвэл хэтэрхий техникийн ур чадварт жишээлх юм бол бид нар орхичих юм бол илүү техникийн талууд маань яваад ах боловч одоо энэ нийгмийн харилцаа, олон улсын харилцаан дунд бол салбар дундаа ойлгодог олон янз бүрийн үеийнхэн Gen Z, Millennial, Gen X гэж ярьж байгаа. Энэ олон өөр давуу сул талтай үеийн хоорондын ойлголцлыг нь бий болгоод удирдан зохион байгуулж чаддаг. Бид нар яг энэ менежерүүдийг техникийн ур чадваруудыг нь ойлгодог. Хэрэгцээ шаардлагыг нь мэдэрдэг. Нөгөө талаасаа яг саяны хэлээд байгаа техникийн бус илүү хүнтэй хамаатай нүдэнд харагдахгүй боловч цаана нь хүмүүсийн тарих сэтгэлгээнд нь сэтгэл зүйг нь бий болгож байдаг тэр хүчин зүйлүүдийг ойлгодог ийм менежерүүд биднэрт хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр аль талаас нь бид нар зөв ойлгож энэ болгоныг хүний нөөцийн шилжилтэндээ бодож тунгааж стратегийн чиглэлүүдэд тодорхойлоод төвшний ямар өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм бэ гэдэг дээр бодлогын баримт бичиг, стратеги, тактик төсөл хөтөлбөрүүд бол томьёологдох ёстой. Энэ дээр бол олон нийтийн мэрэгчлэнүүдийн салбарын төлөөллөөс бид нар дуу хоолойг нь өөрсдийнх нь санаа оноог нь бас авахаар тодорхой хэмжээний нээлттэй асуумжийг та бүхэнд чиглэсэн хилцүүлгүүдийг бол бас хийгээд явж байгаа. За би тэгээд educated talk-д орж байгаа энэ боломжийг ашиглаад энэхүү хилцүүлгүүд маань та бүхэн бичлэн оролцох боломжтойд нь идэвхтэй оролцоорой. Тодорхой хэмжээгээр танаа байгууллага дээр, танаа салбар дээр ч юм уу бас хилцүүлэг хийх, уулзалт хийх хэрэгцээ шаардлага байна гэж бодох юм бол бидэнтэй холбогдоорой. Хүний нөөцийн шилжилт гэсэн Facebook хуудас бас нээсэн байгаа. Үүн дээр холбогдох мэдээллүүдэд оруулсан та бүхнийг урьж байна. Нөгөө талаасаа бол бид нар бас цахимаар та бүхний саналыг нээлттэйгээр авах форум үүсгэсэн байгаа шүү. За хүний нөөцийн шилжилтийн хүрээнд бас судлаад, боловсруулад хилцүүлээд явж байгаа ажлын байрны шилжилт, хүний нөөцийн шилжилт гэх мэтчлэнгийн зарим трендүүдийг та бүхэнд бас сонирхолтой байх болов гэдэг үднээс хуваалцлаа. Энэ боломжийг олгосон Educate-ийн хамт олондоо баярлалаа. Нөгөө талаараа бол яагаад жишээлх юм бол миний саяны энэ товчхон токтоо онцлоод байгаа хөдөлмөрийн зах зээлийн оролцоог тодорхой нийгмийн бүлгүүдээр нэмэгдүүлэх шаардлагатай байна вэ гэдэг дээр ганцхан жишээ хэлэх гэсэн одоо дэлхийн номер 1 эдийн засаг болж чадсан Америкийн нэгдсэн улс жишээлх юм бол яг эдийн засгийнхаа эд
хөгжлөө яаж бий болгосон бэ гэхлээр ажлын хүчнийхээ оролцоог жишээлх юм бол эмэгтэйчүүд нөгөө талдаа урд нь ялгуурлан гадаргадаг байсан тэр өнгөт арьснуудынхаа оролцоог нэмэгдүүлснээр бүр 40% нэмэгдүүлж чадсан юм бэлээ. Бараг даблж чадсан гэсэн үг шүү дээ эдийн засгийн гарцыг. Тэгэхээр энэ болвол ерөөсөө бидний маш сайн анхаарах ёстой бүлгүүд байгаа. Нэмээд бас тодорхой хэмжээний бүлгүүдийг бүс орон нутагдах малчид хоршоологч гэх мэтчлэнгийн энэ зорилт бүлгүүд рүүгээ чиглэж бид нар зөв бодлого тодорхойлоод явах ёстой байгаа. Тэгээ энэ дээр бас та бүхэнд яг гоё үр дүнтэй санал шийдэл байх юм бол бас бидэнтэй хуваалцаарай гэж дахин хүсье. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Хүний нөөцийн шилжилтийг хамтдаа амжилттай хийцгээе.